сайн бацхан уу? Би Morning Star хамтлаг байна. За наа Эрдэнэ сайхан гэдэг кейборч. Нагацаа гэдэг дуучин. Гитарч нэг байна. Гитарч байна. Эрдэнэ гэдэг юмрч юм. Би Morning Star. За харууд ууны гитарын риф-ийн зохиолоо. Тэр үед яг хатлаач. Юу лэн тэг. Яа. Би ярьч юм уу? Жишээ. Харууд ууны талаар нэг орой ороод ирсэн чинь Иба 2 суучлаа. Нэг харгуугийн артлын яг ритм гитарын яг гаргаа сууж исэн. Тэгэл байж бол азаа ирэл, эрка ирэл тэл тоолоо бэлтэл гаргасан да. Айгүй нэг орой ирсэн чинь тэвэжсэн. Тэгэл Бобогийн яриа бүхэм амар аврах болгосон. Тэгэл тэгсэн чинь тэгэл шүү дээ. Ер нь бол тиймэрхүү юм басан. Тэг харгууг бол 2 хоног тэр нэр харгаалыг хамгийн хурдан зөв хамгийн ордон зохиожсэн нөхөө. Соло молог амар шууд жамж захтаал байцгаад шүү дээ. Тий. Тэгээд дууныхаа үг мөгийг хүртэл студ дээр нэ очиж бичүүлж явахдаа чи 2 дахь бадгаа бичижсэн мэт тий. Тий. тэгж захтай. Тэгээд нэр нэг ташрамд хэлэхэд харгууд ууны нэг итгэл найдвар алдах үед чөлөөг та надад олгосон гэдэг мөрөнд болохоор юуны одоо church сүмийн илэрхийлжгүй гэдэг нэг дуу байдаг. Тэрний бадагнаас жич татаж иш татаж авчихсан тийм. Мэдээж Of course. Бид нар ер нь альбом болгоныгоо пензалгаж гаргана. Цааш та хэдэн жил альбом хийсэн. Тэ. тэгээ удахгүй ирэх гэж байгаа. Германд хэлэх гэж байгаа бид. Тийм үү. 10 жил байхдаа нэг тэмдрийн гол дээр амар их зурдаг байсан. Тэгэл тэгж байгаа л эхлээд арга бэлэг байж байгаад тэгээ дараа нь 4 юм тийшээгээ олж байгаад дараа нь 8 цацрагтай болоод тэгээд өөрөө тэрнээсээ харж байгаад арга бэлэг нар од 408 зогс мэтчлэн зүйлсийг бэлэгдэж байна. Лого гэсэн. Хамтлагийн логог болгосон зураг. Хичлөө цамгч нь яг бичлэгийнхаа үеийн нотлохлоор 2-7 хоног болж исэн. Тэнгүүдээ тэрнээс өмнө нотлохлоор яг нэг санаа манаа гэдээ явж агаад тэр нь алгалаа удажсэн бай дуунуудаа. Тэгээ 11 дуутай шүү дээ. Тэгээ 11 дуугаа л энэ бид хэд нэг Таиланд явахдаа зарим нэг хэдийг зохиоцсон, зарим нэг хэдийн талхлаар өмнө тус-тусдаа бас нэг жоохон хийж явахдаа зохиоцсон байсан. Тэгээд бичлэг ороод дараа нь mix master гээд нэг 2 сар маргаллаа. Нийтдээ бас нэг бараг жил болсон байж магадгүй л. Тэгснэ хүн цамаг болохоор чинь хүн цамаг яллаа. Бас болчихсон шүү дээ. 2 жил. Ер нь бол нийтдээ нэг л 2 альбомыг нэг хугацаанд 3 жил 3-4 жил ч юм. Ер нь бол дандаа тогтмол чадхаараа дуу клипнүүдээ хийгээд явж байгаа. Тэгээд ямар ч гэсэн гаргана. Гаргаал яваал чадхаараа дуу клип шинэ уран бүтээлүүд тий. Ер нь цацна гэж зохиож байгааг л дээ. Гэтэ нэг өдөр цацагдах баха.
дуулна гэж бодож байгаагүй. Гэтэ дуулсан шүү дээ. Бороотой өдөр цоцгохаа. Нэг сайхан бороотой өдөр тэгэл цацагдах та. Тэгээд тэгээд энэ хүний надтай яаж харьцахаас шалтгаална да. Саяных жоохон ясангүй. Нэг Зүрх юм доорсон байсан. Тэгээд саяных би амар хөвгөлтэй байх гэж бодсон шүү дээ. Тэхэн ч инээдгүй шүү. Тэр бэдэн дээр инээдэг товчмовч дарсуулах юм уу? Алуу таш юм. Тэ хариулаач. Одоо яг тэгж бодож байгаа юм бас алгаа. Гэтэ тэгээд итгэхгүй. Харчлаа. Тийм үү? Тэг. Амар бөөрийн хүмүүсээ тэг ямар ч юм тоочны хариулт байхгүй. Бүх юмыг бөөрийн хэлвэл тэгсгээл замхруулаад алга болов манай. Тэгвэл арагдаад идэм баа гэдэг. Арагдаад Яасан юм да арагдаад. Чи соол артист болсон яасан яхах шүү. Бидэд бол тэгэл ер нь бол бүгдээрээ хувьдаа цаашдаа хийх юмнуудаа хийгээ явах хаа. Дор бовнэ ч юм уу. Тэгээд ямар ч л байсан ямар нэг юмнууд хийж л байх бах тийм ээ. Соло ч байна уу, хамтлагаараа ч байна уу. Ер нь бол ямар нэг юм үргэлж хийж бүтээж авах болно. Бойлж байгаа л. Аваад гэсэн чинь шилээрх орж. Таад. Хайник гэж харж чинь. Ер нь бол хүлээдгээ. Орж ирэх нь хүлээдэг. Юу орж ирэх. Ороод ирсэн. Намаг ээжэд дууд. Юу хэлээ? Ороод ирсэн. Юу хэлээс юм бэ? За зүгээр ингэт юм аа. Тэгээд 3 ширхэг өндөг ид. Би бол өөрийгөө зүгээр дамжуулагч гэж боддیں۔ Тэ. Одоо хин нэгэн хэлмээр байгаа үг ч юм уу эсвэл би өөрийнхөө хэлмээр байгаа үг үзэл бодол тэ нэг хүнтэй ярилцаад ойлголцдгүй юмнуудаа дууны шүлэг болгож гаргадаг бас хүмүүст тохиолдож байгаа ч юм уу миний эргэн тойрон тохиолдож байгаа надад тохиолдож байгаа юмнуудыг одоо дууны шүлэг болгож гаргадаг тэнгүүт яг над дээр ирэх тэр тохиромжтой мөчийг хүлээдэг гэх юм уу өөрийгөө ерөөс хүчилж шүлэг бичдэгөө яг л толгоонд ингээл бүг гэж ороод ирдэг шүү дээ газ гэл тэгэл 2 мөр бичсэн байж байгаа л үргэлжлүүлж 4 мөр болгох гэж яахгүй тэрийг би тэгэл жилийн дараа ч юм уу үлдсэн 2 мөр зүр норж ирэх ч юм уу тиймэрхүү байдал явагддаг 48-ын талыг насалж байна 25-т 25-та яа Томико 26 13 13-тай 14-тай 15-тай 13-тай 12-тай хүмүүс хүүхдүүд байна хөрх юм том болохгүй л чигээл юм чи яах вэ? зүгээр л асууж. Энэ сошиал орчин чинь бас нэг тийм сайхан юм биш. Интернет орч гарч чаддаг оо. Жаа Instagram-гүй байх гал тэгэл харж шээ. Аярка хариулна. За омог яа тийм царайлагт би хариулъя. Яагаад гэвэл манай хүн энгийн хүмүүс шиг муу сэс тоглож болохоор. Болоштой гэж. Зэлштэй болоштой. Би бол өөрөө нэг цэрлэг гэж боддгоо.
Би ч гэсэн тэгж боддгүй. Өөрийгөө. Ээжтэй л хөөрхөө. Skulls MC клубын аль ёсны member байна. Адсаа байна. Ипотеснес онжсэн. Азаг тэрвэрэд Анхтай нааг бүр авч онжсэн гэж тайзнаас. Гэтэ бүр анх нийлж тоглож эхэлж байхдаа. Тэр ч юу ч хамаагүй байсан. Хинч бид нэрээ танихгүй. Ямар ч юм баригдахгүй. Хин юу гэж бодох бол санаа зовхон байхгүй. Тэгэл чиг дураараа дураараа хэрэгтэй гэж юм. тий алах хэрэгтэйсэн шүү дээ. Тэгэл тэр үед бол Тэгсэн юм аа тэгсэн. асаас алдаг үе байсан байсан. За дууцахгүй гэж бол яг зүгээр ойрын хэсэг хугацаанд бол Монголд том тоглолт хийхгүй л гэсэн. Тэгээ уран бүтээлүүдээ бол чадхаараа хийгээд цацаад явна. Тэгтээ жоохон хол зайтай байж магадгүй. 14-өөс доош настай бол харгалзах хүнтэйгээ орж болно. Тэгээд 14-өөс дээш настай бол тасалбараа худалдаж аваад орж үзэж болох нэ. Тэ? Social base авч болно, shop-оос авч болно. Тэгээ порталаас авч болно. Тэгэл бүхэн тэгж таарад шин. Тэгээ учир жанцантай байлгүй дээ. Фэн уулзалт хийх сонирхол байгаа. Гой хөрхөн фэнүүдтэйгээ уулзч бас юмнуудыг ярилцмаар байгаа. Тэгээ тоглолтын наанхан ямар нэг зүйл хийхээр төлөвлөж байгаа. Stay tuned. Сүүлийн англи хэл амар орсноо. За тэгээ 5 сарын 22-нд Social Pay Park дээр уулзцгаая. Тэнд обогийн яагаад юм хөөрхөн гэдгийг мэдцгээе. Хариултыг тэндээс тэр шиг. Асуултын хариултыг тэндээс.